Бид тэмцэх ёстой. Шидэт эрдэнсийг ашиглаад үзье. Би цох болъё. Чи хар муурвал. Бүтлгүүtul яах болж байна? Тэд хайрцгийг арт оруулж чуулаад дэлхийс өөрнөөс өгшүү дээ. Хамтдаа явцгаая. Англид чуул аюулгүй байж чадна. Мария. Чи ганцаараа яв да. Шидэт эрдэнэс байсан байгаагүй би эндээ үлдээт тэмцэхэр шийдлээ. Би чам дээр заавал буцаж ирэх болно. Хайрт минь. Чамайгаа хүлээх болно. Эрх чинь хоног тоолон хүлээх болно. Мария, би өмнө чамд энэ тухай хэлж байгаагүй. Явж. Чимээгүй. Буцаж ирээд надад хэлээрэй. Тэнд байна. Барай дав. Одоо явдаа. Альва, хурдан барь. Тэр хайрцгийг ав. Хайрцгийг алдаж болохгүй. Ахта бид маш ноцтой нөхцөл байдалтай тулгараад байна. Энэ 7 хоногт Англид болох дээдсийн хоримд Эдрийн автагаа хамт өргөцсөн гэж. Сайн өглөө нойрноос минь хугаслан биднийг цуглуулах тийм чухал асуудал мөн гэж юу? Та нар ойлгохгүй байна. Кагами ч бас ээжтэйгээ хамт явна. Тэгэхээр Эдрийн Кагами хоёр амралтын өдрүүдээр Лондонд хамтдаа байна гэсэн үг шүү дээ. Аимшигтэй. Тэгээд Эдрийн Кагамигийн гой таашин зянзалсан үсийг хараад унаж тусан дурлал яах вэ? Тэгээд бүр хамтдаа бүжгэлж магадгүй. Дараа нь морин сүх хөлөөлөд хамтдаа хотоор зугаалвал яах вэ? Дэлхийн төгсгөл ойртож байгаа юм шиг л байна. 11 цагт галт тэргээр Лондон руу явах гэж байна шүү дээ. 11 болоход хэдхэн цаг үлдээд байна? Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй өгтөө. Тэгвэл ямар нэг аргаар жагсаал цуглаан зохион байгуулаад Лондон явах гал тэргийн саадуулах уу? Үгүй ээ, гал тэргээр явахгүй бол хувийн нисдэг тэргээрээ л явчих шүү дээ. Олчлоо. Чамайг Англи яваад Ателинтэй адилхан хуцалчих. Тэгвэл чи Букингем ордон руу орж болно. Ороод Эдрийг өөртөө дурлуулаад Кагамигаас хадгална. Эцэст нь та хоёр хамтдаа үдшилгийн танхимд вайс бүжиглээд. Тэгсэн чи хизээний өдөр Эдрийн чамайг од биш гэдгийг олж мэднэ. Худал хуурмах дургүй болохоор чамд урам нь хугарна. Кагами худлаа яриаггүй болохоор Эдрийн Кагамид илүү хүчтэй дурлж харин чи Лондоны цамхагт хоригдож үлдэнэ. Тэгж яхаар Кагамиг хулгайлаад үзэх юм уу? Болохгүй. Тэгж яасан ч болохгүй, Жулика. Болохгүй. Эдринийг Лондон руу галт тэргээр явхаас нь өмнө амжиж очиж сэтгэлээ илчлэх хамгийн зөв шийдэл гэж бодогдож байна. Тэрний оронд Жуликагийн санааг хэрэгжүүлвэл яасан? Би сэтгэлээ илчилж чадахгүй. Эдринтэй ярихаар цаанаасаа л хил ам төгдрээд гацаад байдаг юм. Би уг нь сайн гэдгээ хэлэх гэж олон сар хичээсэн чи. Та нарын зөв. Одоо л илчлэхгүй бол хизээ илчлэх вдэ. Би зэрэгтэй байж чадна. Баярлалаа өгтөө. Чи зүгээр үз? Зүгээрээ. Та нарт дараа нь юу болсон талаар ярьж өгнө. Баяртай өгтөө. Wait, юу болсон бэ? Маринет хоёулаа хамт явуулах болохгүй. Мастер Фу чиний тусламж хэрэг болоод байна. Тийм чухал асуудал юм байх та. Чухал биш байсан бол Мастер Фу Вэйсийг явуулах. Сүүл яаралтай асуудал гарлаа гэвтэн очтол төлхөөрөө хаяад гэрлүүгөө орч чадахгүй зогсож байсан шүү дээ. Мастер Фу уцаар зургаас илгээд сурах цаг нь болж. Тийм шүү дээ. Баярлалаа Тики. Би нэг арга оллоо. Би Эдрийн захиа бичээд явхаас өмнө галт тэрэгний буудлын дээр очиод захиагаа өгчихье. Захиа өгчихвөл заавал өөрөө ярьж гацаж төгдрөх шаардлагагүй. Хайрт Эдрийн минь, хэн нэгэнд чинь сэтгэлээсээ сайн болвол боломж олсон даруйд нь өөрийн сэтгэлээ илчлэн хэлэх ёстой. Үгүй бол хизээний өдөр бүхэл итгэл найдвар, мөрөөдөл хүсэл нуран унах бөгөөд тэр үед хожимдсан гэдгээ ойлгож харамссандаа цаг хугацааг ухраахыг хүснэ. Чамайг явахаас өмнө амжиж өөрийн сэтгэлээ илчлэхийг хүссэн юм. Хүссэн бүхэн минь сэтгэлд чинь хурж Лондон гоц буцаж ирэхдээ хайртай гэж хэлсэн үгийг минь хүлээн авч батлан харуулах боломж олгоно гэж найдаж байна. Би чамд хайртай.